Өнөөдөр та бүхэнд хүргэх бичлэгийн эзэн Жан Бидэл Боккаса гэх чинь Африкийн түүхэн дэх хамгийн харгас хэрцгий удирдагч гэдгээрээ алдартай нэг юм. Тэр өөрийн улс төрийн өрсөлдөгчөө шууд утгаар нь идчихдэг нэгэн байжээ. Түүнд 20 орчим албан ёсны эхнэр, хагас 100 орчим хүүхдүүд байсан гэдэг. Өгөөс зогсохгүй Боккаса эзэн хаан болох мөрөөдлөг биелүүлэхийн тулд өөрийн удирдах байсан Африкийн ядуу тарчиг улсаа эзэнт гүрэн гэж нэрлэсэн юм. Энэ үед нь түүнийг бусад улсуудад галзуу солиотой маниак, хүний махаар хооллогч гаж дунтан гэж нэрлэдэг байлаа. Гэвч энэ бүгдийг үл харгалзан тэр улс орноо 15 жилийн турш захирч чадсан нэг юм. Ингээд галзуу солиотойгоор алдартай Африкийн нэгэн улсын дарангуйлагчийн түүхтэд танилццгаая. Боккасагийн эрх мэдэл төрсэн түүх тухайн үеийн Африкийн ихэнх улс орнуудын удирдагчтай ижил замаар явсан байдаг. Боккаса 1921 онд Төв Африкийн бүгд найрамдах улсын Убанги Шари гих тосгонд тосгоны ахлагчийн хүү болон мэндэлжээ. Тухайн үед Францын колони байсан тус улсад бослого тэмцэл гарч аавыг нь бослогт оролцсон гэх шалтгаанаар цаазалсан бол энэ явдлаас 7 хоногийн дараа ээж нь амиа өгүүлдгснээр 6 настай Боккаса өнчирч үлдсэн юм. Энэ явдлын дараа ирээдүйн дарангуйлагч маань өвөөтэйгээ амьдарч эхэлсэн бөгөөд гэгэн Жанна Даркийн нэрэмжит католик сүмийн сургуульд суралцаж дараа нь номлогчийн сургуульд суралцсан төгсжээ. Гэвч Боккаса энгийн номлогч болох хувь заяагүй нэгэн байсан юм. 1939 онд сургуулаа төгссөн даруйда тэрээр Францын колони улсуудын аарамд илсэн цэргийн алба хааж дэлхийн 2 дугаар дайнд ч оролцоод амьдсан байна. Дайны дараач гэсэн Боккаса цэрэгтээ үлдсэн бөгөөд 1958 он гэхэд тэр Францын иргэншилтэй дэслэгч цолтой нэгэн болсон байв. 1960 онд улс нь Францаас тусгаар тогтнолоо олж авсан ба тэр үед Боккаса улс төрд хүчээ үзэхээр шинэхэн тусгаар улстай иргэн ирсэн юм. Тусгаар тогтносон Төв Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч нь Давид Дако гэх нэгэн болсон бөгөөд тэр нь Боккасагийн авга ах нь байжээ. Ерөнхийлөгч авга ах нь 1964 онд Боккасад хурандаа цол олгож армаа удирдуулсан юм. Гэвч Боккасад цэргийн ерөнхий командлагчаас илүү том амбиц байсан бөгөөд 1965 оны 12 дугаар сарын 31-ээс 66 оны 1 сарын 1-ний он солигдох мөчөд цэргийн бүх хүчийг гартаа авсан Боккаса төрийн эргэлт хийж ерөнхийлөгч авга ахыхаа унагсан байна. Төрийн эрхийг авсан Боккаса өөрийгөө тэр даруй улсын ерөнхийлөгч гэж зарласан ба тун удалгүй үндсэн хуулиа хүчингүй болгож улсынхаа бүх насанд хүрсэн иргэдийг гишүүнээ болгосон өнөмлөхүй ганц намынхаа дарга нь болсон юм. 1972 онд Боккаса шинэ хууль гарган өөрийгөө насан туршийн ерөнхийлөгчөөр зарласан байна. Боккасаг удирдах байх үед нь улсынх нь гадаад бодлого тун ойлгомжгүй болж ирсэн ба барууны ертөнц болон зөвлөлт холбоот улстай аль алинтэн сайн харилцаатай байхыг тэр эрмэлзэж байсан юм. Тэр хуучин колоничлогч Францаас тусламж хүсэж тэднийг сүрдүүлж эхэлсэн байна. Эхлээд Боккаса Францын консулын газрыг хаасан ба дараа нь Францын франкийг хэрэгэлдэг хуучин колони улсуудын нэгдэл болох Франкийн бүс буюу Францын тэргүүлдэг эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас гарна гэж сүрдүүлжээ. Үүнийхээ дараа тэрээр социалист улсууд болох зөвлөлт холбоот улс, Румын, Хойд Солонгос, Хятад зэрэг улсуудтай харилцаагаа бэхжүүлсэн байна. Өгөөс зогсохгүй социалист улсуудтай харилцаагаа нэмэгдүүлсний дараахан шууд Ливийн удирдагч Муаммар Каддафитай ч дотносож исламын шашинд хүртэл нэгдэн орсон юм. Тэр өөрийн христнэр Жан Бидэл гэх нэрээ хүртэл ислам нэр Салах Эдин Ахмед Боккаса болгон сольсон байна. Гэвч Боккаса мусульман шашинтнаар удаан явсангүй. 1976 оны 12 дугаар сард тэрээр улсынхаа Төв Африкийн бүгд найрамдах улс гэдэг нэрээ Төв Африкийн эзэнт гүрэн гэж сольсон талаараа олон нийтэд зарласан юм. Мэдээж хэрэг хаан ширээг Боккаса өөрөө хүртсэн бөгөөд эзэн хаан болсон байна. Эзэн хаан болохын тулд тэр исламын шашнаасаа буцаад католик шашинтан болох нь тун амар хэлбэр шийдвэр байсан юм. Боккаса Наполеон Бонапартын өрөнд шүтэн бишрэгч байсан бөгөөд Наполеоных шиг тэтэм зөвж түүн шиг эзэн хаан болохыг хүссэн гэдэг. Хэдий улс орн нь өгөөгүй ядуу байсан ч Боккасагийн эзэн хаанд өргөмжлөх ёслол Наполеоныхоос дутхааргүй сүрлэг болсон юм. Эзэн хаанд өргөмжлөх сүр дуулиант ёслолын арга хэмжээнд 20 гаруй сая Америк доллар зарцуулсан бөгөөд энэ нь улсынх нь жилийн төсвийн 4/1-т тэнцэх хэмжээний мөнгө байлаа. Тухайн үед Төв Африкийн бүгд найрамдах улс нь Африк төвдөө хамгийн ядуу улсуудын тоонд ордог байжээ. Энэ сүр дүүлэнтэй үйл явдлыг зохион байгуулах комиссууд байгуулагдсан бөгөөд тус бүр өөрсдийн хариуцж авсан үүрэг даалгавартай байсан юм. Мөн эзэн хаанд өргөмжлөх ёслолд зориулж эзэнт гүрний марш хөгжим,
эзэнт гүрний вальс зэргийг тусгаалan зохиолгосон байна. Үүнээс гадна Германы алдарт зураачаар Бакасагийн эзэн хаанд өргөмжлөгдөж буй хөргийг хоёр хувилбараар зурулсан бөгөөд нэгэнд нь алтан титэмтэйгээ дүрслэгдсэн бол нөгөөд нь титэмгүй байв. Эзэн хаан өөртөө зориулж алтан сэнти урлуулсан ба тэр нь далавчаа дэлгэн сууж буй бүрэгдийг дүрсэлж байсан юм. Уг алтан сэнтийн өндөр нь 3 м хагас бол өргөн нь 4 м хагас 2 тонн жинтэй нүсэр ид байв. Алтан сэнтиг Нормандад 300 гаруй ажилчид урлсан бөгөөд 2.5 сая Америк доллар орчим өртөгтэй болсон байх гэж хожим үнэлжээ. Эзэн хаан Бакаса уг ёслолд оролцохдоо сууж явах сүүх тэргийг Францаас авчирсан ба улаан хилэнгээр доторлж гадна талыг нь алтаар чимгэлсэн байна. Харин уг сүүх тэрэгт хөллөх 8 цагаан агтыг Бельгиэс тусгаалan авчирсан гэжээ. Бакасагийн ёслолын хувцсыг эрт үед Наполеон Бонапартын ёслолын хувцсыг урлаж байсан урланд захиалгаар ойсон байна. Түүний хувцс болон гутланд хэдэн мянган жижиг сувд шигтгэж хийсэн бол 9 м урт нүмергийг нь алтаар чимгэлсэн гэжээ. Энэ бүгд нь Африкийн халуунд маш зузаатаж байсан ч эзэн хаан үүнд огтхонч төвөгшөөсөн шинжгүй харагдаж байсан юм. Эзэн хааны титмиг Францын алдартай уран бүтээлч урлсан ба битүү очир алмасаар шигтгэж бүрсэн байна. Тэдгээрээс хамгийн том нь 80 карат хүрч байсан гэдэг. Титэмний үнэ нь мөн л 2.5 сая орчим Америк доллар болсон гэж хожим мөн үнэлсэн байна. Эдгээрээс гадна сэлэм, таяг гэх мэт олон янзын алт болон очир алмаасан чимэглүүд байсан ба хатан хаант зориулсан чимэглүүд маш ихээр урлуулсан юм. Ганцхан оройн ёслолын арга хэмжээнд зориулж 240 тонн хүнс бэлдсэн гэсэн бөгөөд эдгээрийг дэлхийн өнцөг болон бүрээс онгоцоор зөөсөн гэжээ. Ганцхан төрлийн Шато Лафит гэх дарсл гэхэд 40 мянган шилийг захиж авсан бол дарснаас гадна Францаас 24 мянган шил ориглон дарс, 10 мянга гаруй шил Chivas Regal гэх Шотланд вискиг авчирсан байна. Энэ бүгдээр нэмээд 10 мянга гаруй мөнгөн халбах сэрээ хэрэгэлсэн юм. Гадны зочид гişдэг тосон авахын тулд тухайн үедээ хамгийн сүүлийн үеийн тансаг зэрэглэн 60 гаруй Mercedes-Benz машин худалдан авчээ. Энэ бүх тансаглаар нь дүгнэх юм бол Бакасаг маш баян улсын эзэн хаан гэж дүгнж болохоор байсан ч үнэн хэрэгтээ ард иргэд нь өдөр хоногоо өлөн зэлмэн өнгөрөөж байлаа. 1973 онд Бакаса эзэн хаан болохоос өмнө насан туршийн ерөнхийлөгч байхдаа зөвлөлт холбоот улсад айлчилсан ба нэг ирсэн дээрээгээд зөвлөлтийн дарга нарын сувлэлд амарч бие үзүүлээд авахар болжээ. Тухайн үед Бакасад ямар нэг онц ноцтой өвчин илрээгүй бөгөөд хэд хоног амарсныхаа дараа айлчлалаа өндөрлүүлж нутаг утсан байна. Хожим түүнийг эмчилж байсан эмчин намтартаа дурдсанаар Бакасаг тухайн үед зарцсан болон тоогооч нь дагалдаж явсан ба Бакасагийн банк хэрэгэлдэг хүнсийг нь чамдаан авчирсан байжээ. Гэвч эдгээр хүнс нь жижиг хэмжээтэй могоо гөрүүл мэтийн амьтад байснаас гадна юуных нь мэддэхгүй бараан өнгөтэй мах байсан юм. Би мэдэж Бакасатай уулзаж манад эмчлүүлж байгаа тул манай эмчилгээтэй уйлдах хоолыг эзнэн дээр гээд эдгээр сонирхолтой хүнсийг нь хаяулсан гэжээ. Тэр үед эмч ямар мах Бакасагийн тоогоочд байсныг мэдээгүй өнгөрсөн юм. Бакасаг эрх мэдлээ алдсны дараа тэдгээр мах нь хүний мах байсан гэдг нь олон нийтэд ил болсон ба махыг муутахгүй тулд консервлоод гадагшаа явахтаа аваад явдаг байжээ. Бакаса хүний мах иддэхээр нуудаггүй байсан бөгөөд чихэрлэг гахаа мах шиг гэж нэрлэдэг байсан юм. Тэр хязгааргүй эрх мэдэлтэй улсынхаа дараа л өрсөлдөгчөө идчихдэг нэгэн болоогүй бөгөөд энэ түүх бүр өмнөд эхэлсэн байна. Бакаса залуу дэслэгч байхдаа энэтхэг хятадын дайнд оролцсон ба тухайн үедээ баггүй хил ам шууган дэгдэгэд амжсан юм. Дайны үеэр Бакаса дайсны нэгэн цэргийг олзолсон ба өнөөхийгөө дагуулж яваад ширэнгэн ойд төөрсөн байна. Үүнээс хэд хоногийн дараа алга болсон цэргүүдийг хайж байсан Франц цэргүүд Бакасаг олж харсан зүйлдээ этгээгүй гэжээ. Бакаса гал асаачсан мах шарж байсан бөгөөд түүний хажууд эрэмдэглэгдсэн олдсны цэргийн цогцос байсан байна. Цэргүүдийн гайхсан асуултанд Бакаса огт тоосон шинжгүй хариулсан бөгөөд өөрийн төрөлх овгийн уламжлалын дагуу эхлээд дайсныхаа зүрх болон элгийг идсэн гэд. Энэ нь эр зоргийг нь авч байгаа явдал гэжээ. Үнэхээр Бакаса ганцаараа тийм биш ба маш олон Африкийн омгууд зан үйлийн зорилготой хүний махаар холддог уламжлалтай юм. Өмнө дурлаад өнгөрсөн Бакасаг эзэн хаанд өргөмжлөх ёслолтч гэсэн нийт 50 гаруй шоронгийн хоригдол өргөцсөн гэжээ. Тэдэнд тун найрсаг хандаж байсан нь хүмүүст хачиртай санагдаж байсан ба маш сайн хооллож унтж байсан байна. Харин эдгээр хоригдлуудыг тусгай хүнсний зориултаар уг арга хэмжээнд өөрсөн байсныг тэдний хэнэнч мэдээгүй үзээ. Эзэн хаан Бакасад эхнэрүүдийн цоглуулга байсан гэж хэлэхэд нэх буруудахгүй.
Тэр эхнэрүүдийг яг л жуулчид отсон газар болгоноос ямар нэгэн бэлэг дурсгалын зүйл цуглуулдаг шиг зарчмаар цуглуулдаг байсан юм. Бакаса нийт 19 удаа гэрэлсэн гэж үздэг ба зарим их сурвалжид 17 удаа ч гэдэг байна. Тэр эхнэрүүдийг гадаад айлчлал болгоноос нэгийг авчирдаг байсан юм. Швед, Румын, Габон, Вьетнам, Камерун, Герман, Ливан, Хятад гэх мэт. Гэвч түүний хамгийн хайртай эхнэр нь Катрин Дангиаде гэх нутгийнх нь эмэгтэй байсан байна. Тэр ерөнхийлөгч болохоосоо өмнө 40 гаруй настайдаа 13 настай Катриныг харсан ба түүнтэй гэрлэхийг хүссэн юм. Харин охины аав мэдэж үүнийг нь зөвшөөрөөгүй ч энэ нь удаан үргэлжилсэнгүй. 3 жилийн дараа Бакаса батлан хамгаалахын сайд болсон тул аав нь яхааргүй зөвшөөрсөн байна. Катрин хожим тэргүүн хатагтай болж өөрийнхөө дараа бидний мэдж байгаагаар хатан хаан хүртэл болсон түүхтэй. Ард иргэд зөвхөн түүнийг нэрээр нь Маман Кати гэдэг байсан бол бусад эхнэрүүдийг нь ирсэн улсынх нь нэрээр нэрлэдэг байж. 19 эхнэрээс гадна эзэн хаанд 50 орчим хүүхэд байсан гэжээ. Гэхдээ Бакасаг сайн аав гэж хэлэхэд бэрх байсан ба тэр хүүхдүүдэд заримыг нь хараад ч таньдаггүй байсан юм. Бакаса угсаа залгамжлуулах хүүхдүүдэд ялгахын тулд өөрийн зурагтаа тусгай алтан тэмдэг зүүлэгдэг байсан байна. Бакасаг эрх мэдлээ хожим алдахад нь жирийн хүн шиг амьдрал зохиож чадсан цөөхөн хідэн хүүхдүүдийн нэг нь болох Люсиен хожим ярьцлага өгсөн юм. Тэр овог нэрээ өөрчилж өөрийнхөө хувийн бизнесийг босгох чадсан байна. Тухайн ярьцлагт хэлэхдээ Бакасагийн хүүхдүүдэд тэгэхэд үгүй гэдэг үг байдаггүй байсан юм. Миний нэг дүү буугаар тоглож байгаад санамсаргүй өөрийн үүслэгчийг буудан хөнөөчглөө. Үүнээс болж дүүг минь бүтэн 7 хоног амттан өгөлгүй шийтгсэн бол нас барсан үүслэгчийн ар гэрээхэнд $250 өгөөд дууссан. Гэхдээ энэ тухайн үед Африкт гайгүй их мөнгө байсан юм шүү гэжээ. Тэр Бакасагийн хүүхдүүдийн амьдралын талаар нэмж ярихдаа манай ах харин цонхоор зоос шидэж, өөнийг нь түүх гээд цусаа гартал зодтолж буй хүүхдүүдийг харан баясаж уйдагаа гаргадаг байсан гэсэн юм. Энэ бүх харгас зугаанаас нь гадна Бакасагийн хүүхдүүд байн хоорондоо мууталцсан талцсан зодтолдог байсан гэжээ. Тэдний тоо томшгүй дүүнэрийнх нь нэг нь өвчний улмаас нас барахад бусад ах эгч нар нь нэгч гисэн өрсөлдөгч алга боллоо гэж баярлаж байсан гэх зүйлийг хэлсэн байна. Энэ бүх тансаг байдал нь хүүхдүүдийг нь маш эмзэг болгосон гэж Люсиен хэлсэн ба аав нь эрх мэдлээ алсны дараа ихэнх нь сэтгэл готролд орж сэтгцэн эмнэлэгт хүртэл эмчлүүлж байсан гэсэн юм. Энэ бүх галзуурал 1979 оны 9-р сарын 20-нд Бакасаг хаан ширээнээс нь түлхэн унагаснаар төгссөн юм. Түүнийг ээлжид удаанаа гадаад руу айлчлалт хийхээр явсан байх хойгоор нь Францын цэргийн тусламжтайгаар ямар ч цус гаргалгүйгээр төрийн эрхийг нь булан авсан байна. Тэд өөрсдийн дипломат ажилтнуудыг хамгаалж байна гэх шалтгаанаар Төв Африкийн эзэнт гүрэнд нэвтэрсэн бөгөөд хааны ордныг нь эзэлсэн юм. Үүний дараа хаант засгийг халж бүгд найрамд улсыг байгуулсан ба өмнөх ерөнхийлөгч Давид Даког ахин ерөнхийлөгчөөр томилсон байна. Ливд айлчилж байсан Бакаса энэ талаар мэдэн нутг руугаа буцаагүй бөгөөд Францад амьдарч байгаад 6 жилийн дараа нутаг ботсон юм. Тэр 6 жилийн хугацаанд ард иргэд нь түүнийг сансан байх гэж найдаж байсан ба эзэн хаана хүндэтгэлтэйгээр угтан аван хаан ширээнд нь өргөмжлөн гэж бодож байсан байна. Гэвч түүнийг эрэгт нь барьж аван шүүсэн бөгөөд цаазаар авах ял оноожээ. Өөрийнхөө дараа бүх насаар хорих ял болгон өөрчилж ахаад хэдэн жилийн дараа өршөөл үзүүлэн сулсан юм. Бакаса суллагдсанаас хойш жирийн хүний амьдралаар амьдарч байгаад 1996 онд 75 наснда таалд өгсөжээ. Харин хожим 2010 онд ерөнхийлөгчийн тушаалаар Бакаса бүрэн цагаатсан бөгөөд эх оронч сайн удирдагч байсан гэж зарласан нь хачирхалтай. Ингээд солиотой нэгэн Африк удирдагчийн талаарх бичлэг төгсөж байна. Та бүхэн таалагдвал өөр дутхгүй хачирхалтай хүмүүсийн талаар оруулж байх болно. Сан сэтгэлээ комментээр хуваалцаарай. Утгагүй уулзцгаая. Баяр та.